Одоо 1 минут зогсох учраас та ачаа тийшээ бэлдээрэй. Яа, чинь буудлаа унтж байгаа өнгөрөөчгөл үгээр байжсэн. Нам усарч. За ачаа тийшээ бэлдээрэй. За баярлалаа минь дөө. Сүнстэй гүйдэлтэй гэсэн юм болов. Итгэв. Их чинь одоо энэ нутагт нөхөртөөгөө хагас жил гарan амьдарчээд отоол юм дуулаагүй л биш шүү дээ. Яасан бэ? Яасан бэ чи зүгээр үү? Юу? Яасан бэ? Хүн үү? Сүнс үү? Ихчээ. Бооггүй. Дараагийнх нь өртөө хэр болов? Юу их чи таны өртөө гэвэл төшөө холдсон штэ. Та одоо л буух хэрэгтэй. За. Юу л болов. Яна боломжтой байгаа их чи. Яа. Гол замд бүр ядарчлаа. Унцаар байж л ирлээ. Хөөе. Үчиж орж цай уудгүй юм. Зүгээр. Дарга таныг тосч авчаа төрөөд ирэх гэсэн. Хөөе, энэ хуучин жолооч нь хайцсан юм. Хот руу шилжсэн гэсэн шүү дээ. Чи нутгийнх уу? Тий. Түрүү одоо чамаас тэр өртөөн дээр хичнээн хайва. Бүр өнгөлцөг амар гаргаа иччихлаа. Хол газар амьдч төвхтөл байдаг юм байна да. За энэ урд гудамд бас нэг эзгүй байшаа. Хаалга цонхгүй одоо энэ онгойч харлаа. Хажуугаар нь одоо хүүхэд хөгшөд явахтаа нэг айж жиргсэн царайтай л болцсон байна. Одоо энэ байшин тэр нь урд нь хүн амьдарч ирсэн юм уу? Энэ наа чи ингэсэ дарга. Баруун ангаас ирсэн нэг 2 хос байсан. Тэгээ энэ сүлд одоо яасан чи мэддэхгүй тэгэл алга болцгоосон. Байшин сүнстэйгээд айгаад нүцгэсэн дарга. Сүнстэй. Тийштэй дарга. Ер нь бол наад чи хүн амьтаа ингэж нэг хорлоо сүйтгээд байгаа юм байхгүй. Тэр чи ерөөс их хорлолтой сүнсүүд хорогдсон байхгүй юу? Тэгээд ерөөсөө цонх үүдийг хаглаад тэр хаалган үүдийг салгаад тэгээд банз суугч хаяад ийм мохон хордонтой сүнсүүд байгаа даа. Яриад байгаа би таач одоо. Үгүй тэр сүнсийг одоо үдсэн харсан хүн байгаа мó? Харсан хүн бол байхгүй.
А гэхдээ манай сумынхан бүгд одоо яг ингэж яриад байгаа байхгүй юу? Ийм л байгаа байхгүй юу? Яг харсан үдсэн хүн байна уу гэхээр үдсч харсан хүн хинч байхгүй. Одоо юу гэдэг тэр нэг динжийн дэлгүүрийг сүнстэй гээл яриад байгаа. Сүнстэй. Тийм үү? Сүнстэй шүү дээ. Тийм үү? Дэрэгч жорлон зэтгэлтэй юу? Басуу. Гэхдээ одоо энэ халуун усны газар одоо ад шүглэлцэн гэн гээл одоо Яг үн. Тэр чи ерөөсө тэр сүнсчих мохоо хорлонтой. Тэг хүүт усыг хаагаад дандаа халуун ус гойшоод шаалтж чадах гэж байна шүү дээ. одоо тэр хажуудах хутгийн альбинтай гэдэг одоо хүмүүс бүр ус авах болцсон байна. Тэг сонсоог юм байна. Ух нь унаж өгсөн шүү дээ чи мэдэхгүй байна. Үүе хизээ бай. Гэхдээ одоо дэрстэй хөндийг гүйдэлтэй дээд жалгын чөтгөртэй гэл. Одоо энэ суманд ер нь шулмсал дутуу байна. Шолмос байгаа гэсэн даа. Асуу. Тий. Танаа сургууль шулмстай болоо юу? Соёлын төв дотор шолмос гүгээд байгаа гэд манай шавнар надад хэлсэн. Би өнгөрсөн 7 хоног тэр шулмсаа чи таарсан. Нэрээ чи дуудчихам уу? Би бас тэр шолмостой чи таарсан юм. Тийм үү хаана вэ? Би удуулынхаас гараад хашааны үнцэг таарад гараад ирсэн чинь агаар дээр нэг юм үржин батмаа гэрлээд тахгүй. Тэгэхээр би гайхаарсан чи юу энэ орчлын ертөнцийн бүх бузар болоо харж байгаа гэдэг. Ийм том үттэй. Доор нэг онгоос хоёр хар юм байна. Бодвол хамар юм шиг байна. Тэгсэн хошуутай заа. За тэгэхээр тэр хорон хумсны байж байгаа амар шүү. Яг адилхан биш үү? Адилхан байна. Яг улаан жавсар бурхан шиг байгаа Тийм ээ. Яг мөн. Хачима. Та хоёрын одоо үдсээ харсан гэж дүрсэлж яриад байгаа энэ шулмсыг би нэг л харсан юм шиг санагдав. Та таарсан юм уу? Хаана харлаа нэг л их ойрхон л байна. Энэ үнэ юм байна. Хойдлын дэрстэй хөндийг гүйдэлтэй гэж яриадсан. Яана тэр чи миний дуудахад явдаг зам шүү дээ. За тэгвэл болгоомжтой яваарай. Энэ гончгүй хүү туглаа эргүүлэх гэж яваад хэрэг ч ухаалтсан. Гончгүй яваад очих чи байхгүй. Ухаалтсан. Тэр бамбатай авч шулмсаа гарахгүй яг тэр ухаалцсан шүү дээ. Амар юмтэй тасаг гэсэн. Одоо ингээл нэгээ айлгаа тоглоом шогдоом идгээ та нар ер нь болцгоо. Гэхдээ яах нь уу гэж яриулаад байсан чи бүр илдвэ юм ярьж өгнэ та нараа. Тэр гүйдэл бол одоо нэг яригдахгүй байгаа шүү яг үнэндээ бол. Тэгэхээр та нарыг цуглуулсан нэг учир бол ерөөсөө энэ яриаг бүгдээрээ нэг нам дарыг гэж цуглуулсан юм. Яг энэ ярианаас бол сална гэж бас байхгүй. Юу гэсэн үг? Үгүй чи сүнс шулмс зүтгэрөөс одоо холдож ижил сална штэ. Тэр энэ цоо ярианаасаа. Хамгийн түрүүнд одоо энэ нэг сүнстэй, шулмстай гэж яригадаад байгаа. Соёлын төвийг бүгдээрээ нэг засварлаж сэргээгээд ажиллагаанд оруулъя. За тэгээ. Уул нь одоо тэр соёлын төвийн эрхлэгч гэдэг бүр нэг аваа гайгүй залуу байсан юм аа. Гэхдээ тэгээд нилээн дэх нэг хот руу ажиллаар явбал тагчиг болсон. Тэгсээр нь өнгөрчж гин. Оо. Өнгөрсөн? Тий. Өөх үрээ. Одоо яа. Шүү гэсэн үг. Олон жил сүнснүүдтэй ажиллаа хөөх. Тэгээ сүнс аваа явцсан шүү дээ. Та одоо юу яриад байгаа юм бэ? Дараа та сонссон уу? Соёлын төвийн манаач бас сүнснээс олж галзуурсан гэсэн. Тэр соёлын төвийг манжсэн манаачууд ерөөсөө юу ч болоогүй. Зүгээр л аймгийн төв рүү шилжээд явсан хүн байгаа юм. Тэгвэл аймгийн төвийг одоо сүнсжүүлэх гэж явж За байгаа. хөөе та. Шинээр одоо боловсон хүчин ирсэн ч вэ, үгүй ч вэ? Бид соёлын төвөө сэргээд засах хэрэгтэй байна. Тэгэхээр одоо сургууль амарцсан байна. За манай сум орон нутагт одоо ер нь нэг дуу хөгжим урлаг талдаа хамгийн ойрхон байгаа хүн бол одоо манай сургуулийн багш. Та энэ ажлыг нэг хариуцж аваад соёлын төвөө нэг сэргээн засварлах ажлыг нэг удирдаад хийгээд. Та ч одоо тэр соёлын төвийн шулмас сүнснээс нь айгаад байгаа юм уу? Үгүй. Тэгээ одоо яагаад байгаа? Өөр юм баггүй. За тэгэхээр бүгдээрээ ороо 8 цагт соёлын төвд цуглацгаая. Юу вэ? За дараа юу? За орой байж тээ 8 цаг чинь нар жаргана. За тэгээд бүрийг бол нөгөөд үчинг гүйлдэн шүү дээ. За яг зөвдөө. За тэр соёлын төвийн одоо яг харуу бүрийн болоод тэр гүйдэл сүнснүүд нь ядаа гүйж эхэлдэг тэр цагт бүгдээрээ цуглацгаая. Байдаг бол байдгийг харъя.
байхгүйг нь олон түмэндээ ярьж хэлж өгье. За, ороо 8 цагт соёлын төвд уулзцгаая. Би тэр янжааг чи үзүүлдэг ламд нь үзүүллээ. Чиний суудлын өнцөгдөөд хиймэрд сүлд чи ер нь л дороодсон байна гэж шүү. Тэрийг чинь бас үзүүлээд одоо ямарваа нэгэн гай барц тохиолдоход бэлэн байна гэж шүү. За ер нь тэгээд бурхан, сүнс, богж өтгөрийн аль нь ч байхгүй шүү дээ. Дугайлтаа чи. Яа гэвэл манай хүний өршөөлж байгаа хэллээрээ бурхан байдгийг. Байдгаа гэдгийг би ч нотлоод өгье. Би сая хот руу явснаа. Тэрний урд хорионд би бурхантай усан дахил өргөд унтсан. Өглөө босоод ирсэн бурхан минь заларч ирээд бүгдийг уучсан байсан. Хөөе. Аль нөгөө өнгөрсөн 7 хоног чи хот руу явахын өмнөх өглөө юу? Тэр чи би ууцсан юм аа. Чолооч өглөө эрт ирээд 3 дугаар баг руу явнаа гэж хүрээд ирсэн. Гэхдээ тэгээ цай цуу уух гэсэн чи юу ч байхгүй. Чи чинь тэнд унтаад байдаг. Гэхдээ тэр хүмүүд наа цогсон тийсэн хэдэн уус ухаар нь аваад ууцсан. Амаа чигэлжээл гарсан. Энэ хүний өршөөлж гайвал ахаа чуугаад үзээрэй. Би чамд өргөөг бурхандан дахил өргөсөн яам гэвэл хуучлаа. Гэхдээ энэ гэрийн бурхан нь би биш юм уу? Чи засаг дарга үсттэй. Засаг дарга гэж нэр нь л гоё болохоос биш. Нийтэр дээрээ бол зарц барлагын л ажин шүү дээ. Ирээд удаагүй болохоор ер нь намайг хөдлөхгүй л өөр хөдлөх хүн алга байна. Өөрөө л очиж сүнс нь байна уугүй юу гэдгийг харж үзээд ажлаа урагшлуулахгүй л ердөө болохгүй юм байна. Хэрэггүй. Чи тийш ерөөсөө яваад хэрэггүй. Үнэхээр л зарц боолын ажил хийж байгаа гэж бодож байгаа. Эндээс ял шиг зүгээр нүүй. Тэгэд нүүж болохгүй шүү хөө. Хэрвээ тэгэх юм бол өстө манайхыг сүнснээс айлаа энтер гэдэг нэг доог тохуу баахан юм хийх байлгүй. Залнаш. Нэг утуулатгаа. Угасаал энтхийн бүх усууд энэ сүнс бүгж өдгөрч болоод л дөрвцгээж байгаа үстэй эндээс. Бити димийн яриад ээ чи. Тийшээ очиод хэрэггүй. Тэр сүнс хүмүүстэй газар руу очиод ч хэрэггүй. Зүгээр ятгах тусман нягтал гэдэг нэг үг вэ гарсан шүү. За яста яг үнэ. Тэр ятгах тусман нягтал гэдэг шиг би одоо очиж сүнс байна уугүй гэдгийг бүр нягтлчаад ирээ. Яваад хэрэггүй. Тэрэндүү заавал тэр байшин руу олон жил ороогүй юм руу чи орох гэж. Хүйе. Ёстой сони хүн штэ энэ нэр. Утсаар. Үе. Нүг аршааны. Бидний хот энэ цуглуултын яаж би яг өөрөө ирэхгүй дарах. Өөрөө чайхдаг юм шиг. Айлгүй би чи. Юусгүй би өөрөө чи цагтаа хүн би чи. Юусгүй цагтаа хүн айдгүй гэж хэлээд байгаа юм. Гэт хийлийн цуглах гэсэн би. Йоо чи чин ирдэ би дугаараас өөр хин ирэх юм. Ямар муухай сүг сүнс шиг орж ирдэг юм тий. Тийм ухчих байна энийг. Дарга ирсэн үү? Айгаад дээ би ч сайгаад байна. Тэр юу вэ? Сүнс! Ой! Би вэ. Ханаас гараад ирж байгаа би чи. Энэ соёлын төв урд хүмүүс бүжиг надахаар сүнсийг болов гэж яахад тойроо түрэлээ. Таасаа тэм байгаагүй юу? Би байгаагүй. Яна. За би байсан. Йоо. Тарах зэрэг байлмаа.
зүгээс сүнстэй газар сүнснүүд нэрийн тогтоогод авчдаг гэсэн шүү. Манай нөхөр толгойн иргсэн байх шүү. Энэ харанхуй шүү. Тэгээд энэ сүнстэй гүйтэлтэй газар хурал зарлж идэг. Үгүй юм тэнийг ирээгүй юу? Байхгүй харагдахгүй шүү дээ. Явцгаая. Дараагийн байхгүй түрүүд машин захиргааны хатаа байсан шүү дээ. Тийш явъя л та. Тийм хөтрээд байна. Аль вэ? Ямар амир юм бэ? Чи яана энэ ч зүгээр ажиллаа хийж явж байгаа өнгөсдөө бүжигчний сүнс үзэгдээд байдгийг гисэн. Тийм үү? Тийш дээ. Мас нөгөө талихаач дуучдын сүнс юм уу? Тэгж сонслоо. Дуун сонсогддог гэсэн. Хөөе тэр хоёр сүнс ч бас хоорондоо дурлсан гэж хэлсэн шүү дээ. Сүнс үү? Ямар амир юм бэ? Баасан. Тийм бас хоёрын төв маань ийм сүнстэй байгааг харахгүй шүү дээ. Яач? Үе дарга нэргэл сүүлийн замд бид нар эндээсээ гаргаж өгдөг үстэй. Амир юм яриад. Ямар амир. Манайхаа сонсч байна уу? Нөгөө талихаач дуучин чи нөгөө дуугаа дуулаад унлаа штэ. Монаха! Ой, урьд батам. Ой, цагнаа дөрж. Сандарч ба. Үш, айдма. Ороод ирцгий. Айгаад байх юм байхгүй. Маш. Айх юм байхгүй монаха. Би танараас өмнө төрүүлж орж ирээд энэ доторх бүх юмыг үзэж шалгаад. Тэгээ бүр гэрлийнх нь унтраалгыг олоод өртөл гэрлийн асаацсан шүү дээ. За энэ бүр хурц бэлэн байгаа юм шүү дээ монаха. Дарга. Ой, Хоочин саяхан зүйлээ ингээд таац ингээд санаа байж. би бай. Чимээ. Юунда хайгаа бахилтаа байгаа юм бэ та? Тог цахилгаан тасарчлаа штэ. Манай сумд байсгийг хэд ингээд тог цахилгааны хязгаарлалт хийдэг. Гэхдээ тэрний нэг үзэл явуулж штэ. Ай цадах. Би гараад бицчихэд. Чи айгаад байгаа юм. Аа. Үгүй гэж. Та ч одоо биднийг хамгаалах хэрэгтэй л өөрөө бүнжигдэл чичрээд тахта яадаг юм. Сүнстэй самгаалт гэж яриаггүй шүү дээ би. За, харин уу? Би танаас юу гэж хэллээ? Цахилгаан төр зүг тасарчлаа гэж хэлсэн. Одоо энэ тог ирэл зөв зүгээр байгаа үстэй. Саттай хоёр сүнсээ явчихлаа. Юу тэний солиод аа. Энэ дороо дугуйтай сандал. Хаалга онгорхоо байна. Хаалгаар салхи орж ирэл. Энэ сандлыг найсан цааш нь хөдлөглөө шүү дээ. Миний ард юу ч байхгүй шүү дээ. Энэ дотор биднээс өөр амьд амьтан байхгүй. Үгүй. Цаач. Бишээ шүүрч. Чи ямар амар эмгэн шулам шиг харагдаж байна. Эсвэл Анабел ч юм уу? Тэгээ тэг чи намайг доромжлоо. Цаан чи наад шүүр чин яваад байна. Айдам чиний хөдлөөд
Харъя л та. Энэ нөгөө соёлын төвийн цэвэрлэгч өөрийгөө хайртай шүү. Цэвэрлэг. Бити димиг балаа юм зохиож яриад. Би л энд ямар ч сүнс олж харахгүй байна. За энэ хар. Энд хин ч юу гэж байна? Үгүй өстэй дарга. Сүнс чиг бийгүү хоосон байдаг байхгүй юу? Бага. Яасан хүнд итгэдэггүй юм бэ? За энэ хар энэ шүү. За харж байгаа биз? Муурд байсан байж тээ хөөрхөн. Дэрсэн шүүрний дор муур орчоод нааш нь цааш нь хөдлөгөөд байсан байна. Хэрэг байхгүй. Энд сүнс байхгүй гэж би хэлээд байна штэ. Та бити дахин сүнс гэд яриад л та. Та тэгэхээр ч цаад сүнснүү чи сэрээд нь штэ. Сэрээ бочгоноод нь штэ сүнснүү чи. Жилж байгаа байл. За хараа. Энэ хаалга бүр муутчих. Салхинд өөрөө онгосон байна шүү дээ. Нэрва. Энд засч амтлахын их байна шүү. Бүгдийг тэмдэглэж аваарай. Энэ хаалгууд гэрэл чийдэнгүүд бас энэ шал сандалнууд. Ишээ дарга. Наад учраас дандаа таны янз л гэсэн дандаа сүнстэй шүү дээ. Гамшиг тийм юм яриад байж. Юу яриад байгаа юм? Юмд өөдөө сүнстэй гэл. Одоо хаа вэ? Бид нар түрүүнээс хойш орж ирээд энд байлаа. Тэр хүмүүсийн яриад байгаа тэр сүнс илдвэ юмыг та нарын нэгэн ч олж хараагүй байна. Ой та болчихч бити сүнс гэдэл та. Ята сүүе гэж хэлэлдэ та сэрэгээд ичтэй мэдэж гин үү? Тийш үү? Өтгөө сэрээд байгаа сүнс нь хаа байна? Гарчилж үзэгдэхгүй байна. Хүмүүс хий хоосон юм зохиож яриад тэрнээсээ айгаад байна. Тэр сүнс байдаг бол гараад байна. Айдам харъя. Хаан вайн сүнс. Тэр сүнс байвал гараад байна. Байхгүй байгаа байхгүй юу? Юунда орлоод байгаа юм бэ? Би байна ч. Юу вэ чи одоо? Үсгэзгээ ардаа сагсаалгаад яд ч малгаагаа өмсдөг юм уу? Оо миний малгай. Хацтай болов. Та нарыг хайгаа та уртлын хадгаа онгохгүй. Харин азар хойдлын хаал онгойч юм. Тэг ороод ирлээ. За харж байгаа юм нөхтөө. Сүнс байна уу? Байвал гараад ир харъя гэхэд манай сумын эмч сүнс байхгүй гэд өөрийн биеэр гараад ирж байгаа биз дээ. Гэхдээ гадаа нэг юм байсан. Юу вэ? Юу вэ? Харна. Чи зүрүүдлээд ийс. Юм байна гэж би хэлээ үстэй. Чи дугай. Айсан хүнд аргал хөдлөн гэдгийг болоо үстэй. Чи 8 цагт эдгэртэйгээ хамт хүрээд ирсэн бол юу гэж одоо ингээд айд бэмгнээд элдв юм яриад байж ах юм. Би дуудлагад яваад амжихгүй шүү дээ. Би 48 цаг унтаагүй. За. Гэхдээ дарга даад чи өөрөө сүнсэн зайлцсан явж штэ хөрхайд. Хөөр. Хура. За. Чамайг ойлгож байна. Чи
Нэг ангаахын шинжлэх ухааны сургууль төгссөн хүн байна. Энэ нэг хэдэн муухарсан хүмүүст сүнс байхгүй гэдгийг нэг сайхан тайлбарлаад өг. Мэдв? Ер нь бол дарга. Хүн нас барсныхаа дараа 49 сандак дотроо гэр орноо хөөрөх ингэ тойрол явдаг гэж Чи юу илэрээд байгаа? Чи ч одоо ангаах төгссөн юм уу? Гандан төгссөн юм уу? За бити галзуурч. Долоороо. Наад нэг юмдаа хэлээд өг. Сүнс байдаг юм уу? Байдгүй юм уу гэд наад нэг юмдаа хэлээд өг. Би нэг юм үдчихсэн юм байна. Хүн ингэж нас урж байгаа шүү дээ. Тэгэл шууд сүнс нь биенээс нь дээш гардаг. Өө тийм байдаг. За би ястаа наад бичлэг шиг үтсэн шүү дээ. Нойр хөрөхгүйсэн шүү дээ. Гэхдээ та нарын олж үзсэн юм чинь бүгдээрээ эвлүүлэг. Зүгээр зохиомж. Байшингийн дээвэр дээр тагтаа шуу үүрлдэг үсттэй. Зүгээр шуу явж штэ. Ямар сүртэй юм таамж чинь. За. Явж үзье. Тэр жодооч ухаат юм а дуут. Аюуна. Би энд ажил хийж байна. Чи одоо яг нэрээр дуудаад байгаа юм? Альмаа гэдэг хүнийг альмаа гэж дуудахгүй тэгээ өөр юу гэж дуудах юм? Чи бити хүний нэр дуудаад бай. Энэ чөтгөр шүглсэн сүнстэй газар хүний нэр дуудах юм бол нөгөө сүнснүүд нь нэр тогтоож аваад араас дагаад байдаг гэж байгаа шүү. Хүү. За. Одоо тэгээд энэний нэрийг сонсоод энэний араас дагаад явдаг гин. Альмаа минь болж үз. Давгсүрэ. Ингүүд ямар аль тэгээ яга хүний нэрээр дуудах. Хөөе давгсрээ альма. Та болчооч. Одоо та би биенээ дууцаарай. Танай гэр бүлийг сүнслүүд бүр тэр чигээр таньдаг боллоо. Үрчин Бадмаар. Би танаа 7 үеийг нэрийг мэдэн шүү. Дуудуулмаар байна уу? Чи ямар муухай санаатай. Би танаа хоёрын гэр бүлийн сайн сайхны төлөө хэлж байна. Альмаа минь. Чамаа ер нь хүрээ дээр гэж дуудсан хүн байхгүй шүү. Сандаг сүрэнгийн давгсүрэ. Би чамд нэг аршаан уулгах санаатай ирсэн. За манайха ганцхан юмгүй. Намааг л битэл хам нарж маа гэж нэрээр юм дуудаарай тэхүү. Хам нарж маа. Тэнийг юм хааш. Нэрээр битгий дууд хичээл. Өөрийнхөө нэрийг хэлээд явах юм. Би танаас эцсийн удаа нэг юм гоё. Нэг нэгийнхаа нэрээр дуудахгүй байцгаая. Тэхүү. Хөөе ойлголоо альмаа. Яа. Ёя. Манайха бүгдээ хамтдаа тийш очиж харцгаая. Яах гэдэг вэ? Дарга. Юу? Яах вэ чи? Энд шин дуурайд ашигвана. Үшээ. За харав. Соёлын төвийн шулмсыг оллоо та. Яава.
Яа! Хавайцаа! Оо, энэ нэг заваарсан юм бэ. Гү чи ийм давсгсуултай юм болоод ингэ памперс зүг явж яадаг юм бэ чи? Сурагчид энийг хараад яриад байсан байна. Юм бүхэн учиртай гэж би хэлээд байгаа шүү дээ. Юу? Соёлын дүүрийг эхлэж цус. Хой хүү! Та нар байж байгаа. Аня. Цаа оо. Ой. Өнөөдөр нөгөө талигаас давг сүрэн дарга маань 40 сая болж байгаа шүү дээ. Чи буян сая гэрээ. Тэг яах. хүүтэйгээ уулзаж санаа амарч гүүн галж Та бүхэнд Чиний минь хэлдэг. Үнэн байж. Сүнс байдгийн байна. Төрч бүдэлж явсан. Өнөөдөр гэрээ олж ирлээ. Чи хүнтэй суугаа юу? тэгсээ чамайг бурхан босноос хойш энэ муу амтнд хамгал бор ажил нөгөө л газар шороо нөгөө чулуу гэр барихаас ахлуу
Энэ муу л өдөр шөнөгүй хажууд. Ядаж 40 хоногийн дуусгах чадвар хүнтэй суухгүй дээ. Төчний хоног яаж ганцаараа явах юм бэ? Давгсвэ. Тавилан юм да. Таныг дээрээс дуудаад байгаа юм шүү. Эхнэрийг нэг сайн харж хандаж байгаа. За. Явах цаг болооч. Айлмаар бэлээ гэж гоё сайхан нэмэгтэй гэсэн үг шүү дээ. Давгсвэ. Чамдаа үргэлж хайртай байсан шүү. Давгсвэ. Баяртай. Давгсвэ. Давгсвэ. Давга. 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 Давгсвэ. Давгсвэ. Та Ёо. Ямар ухаан зүтлээ ёо. Тэр өчигдрийн одоо үдсэн киногоо ингэ зүтлэх юм аа. Ёо. Ёо на моханига. Ёо. Хаана байх вэ? Ажил дээр л. Чи тэр муухай соёлын нөгөө сүнстэй соёлын төв рүүгээ явжаагүй үз? Үгүй. Соёлын төв рүү очиагүй. За. За тэгэхээр та нарт дахиад хэлье. Шинэ соёлын төв маань одоо удахгүй ашиглалтанд орноо. За тэгэхээр тэрний тайзан дээр тоглогдох энэ концертыг л та нэг сайхан найруулад хийгээд тэрэ. Би хараа сууж ин та ямар гоё мэдрэмжтэй сонголт хийв. Энэ дандаа манай сургуулийн гоё дуулдаг, гоё бүжгэлдэг хүмүүсийг сонгосон. Та яаж мэдвэ? Уу яг та одоо энэ сум орнуудтай ирээд бас жоох удлаа. Хин юу хийдгүү, яадгүй гэдгийг зах цухаас нь бас гадралхтайгаа болж байна. Манай концерт сайхан болно дарга. Би итгэлтэй. 30 жил уул уурхаагаа ухлаа. 30 жил урлаг соёлоо орхигдууллаа гэд. Нийслэл хотод маань одоо шинэ театр, музей, чуулга барьж байна. Тэгэхэд бид нар нэг сум орнуудтай байгаа соёлын төвөө өөдөн татаас сэргээж бололгүй дээ. Та нар надад итгээрэй. Соёлын төвд ч энд ч тэнд жир хаа сайгүй. Манай суманд сүнс байхгүй. Залуучууд сайхан байна уу? За баяр үргээ манайхаа. Маш сайн байна, маш гоё байна. Яг энэ ирчээрээ маргааш тоглоно шүү мэдөө. За суудалтаа сууцгаа. Одоо дуу хөгжмийн багшийн маань дуулах яаж? Дабадоны танго банго дарагдануугүй ган твист дархан цэнди юндингого давхан дуудсан уран твист дагша хөгжми шогшо айзэн даяр
хүчтэй сарвижиг сагрлаа санаадан шүрик авхан сайхан ина инэсвлээ сайн Сусяна Ой, байж тань ой. Хаашаа юу хараад байна? Зүгээр үү? Би чамд энэ соёлын төв сүнстэй гэж хэлжсэн баха. За бити балаараа дээ. Энд ямар ч сүнс байхгүй. Тухай байлтаач. Энэ талига соёлын төв эрхлэгчийн сүнс ирж гисэн. Намайг дуудаад байна. Хаана? Сайн айлмагч. Сайн байна уу? Намайг бүр бүжгэнд дурлаа. За болж үз. Чи ч одоо өвчин тусаагүй үстэй хөөе. Дугуйл да. За бүжгэлнэ гэж байхгүй. Яаж байгаа? Чи сайн намайг алгацсан уу? Би яхаар би алгадгийг зогсож байгаа хүн. Бүжгэлнэ гэж байхгүй. Бүжгэл. Яруу төгс байдгийн үцэмжнээс янз төгөлдөр орсах их шиг ямар нандхан иннэ яасан ч гэдэг жинхэнэ алхан вэ Estas. Ay. Fonsi! Chihuahua! Ya me está gustando más de lo normal. Todos mis sentidos van pidiendo. Яаж хөдлөд байна хоо? Esto hay que tomarlo sin ningún apuro. Үе. Намайг эрхлэгчийн сүнс үнсчлээ штэ. Хинч байх бахад хий хоосоо агартаа үнсэдэж өнгөлдөө чи. Чи одоо яг сүнстэй хартаад байгаа юм уу? Үе нахад үнсийг ин. За, тийм юм байхгүй шүү. Үгүй гэж хэл. За, үнсүүл. Яна, чамаг үнсийг Хин талигач эрхлэгчийн сүнс. за болж үз. Би чам шиг тэгж одоо хий юм тэгээд өөрийгөө үнсүүлж өнгөлж чадахгүй шүү яа. За, үнсүүдий. Хаана вэ? Яна. Чи талигач эрхлэгчийн сүнсний хэлсэн болгоныг нь биелүүл. За юу. Хатнур. Тэгээ сумын төгрөө ороод ирсэн чинь соёлын төвийн гэрэл асаалтай байна. Гэхдээ яваад очлоо. Тэгсэн араа миний жүжигт хэрэглэж ирсэн хөгжим дуурай дотор нь хүү амт шуугилдаад тах. Сонсоодсэн чинь сүнс яриад болтгоо. Тэгэхээр л гів гэдэг за энэ гэдэг юм сайн айлгаж авъя шүү дээ. Өөдөө жүжигт хэрэглэж ирсэн нөө подкаст сайн бодож авч байгаа энэ нэгийг айлгаа. Дараа даргыг ухаан алдуулаад. Тэгээ сүйднүүдэ даргаас уушир насыг нь олж мэдлээ шүү дээ. Нэрэ тайстай үнэхээр амар харагдаж байсан шүү. Бид нар зөндөө айсан шүү тий. Одоо үхсэн гэж бодож авсан хүнээ тэр хав харахгүй. Таны зэвхий цагаан царайтай чи будцсан юм байлаа шүү дээ. Тэгээ олж харахаас өөрөө үхэнгээ алдсан шүү дээ. За альмагч. Даралт наваа гайгүй буучч. Одоо санаа зовлтгоо за. Цааш. Гү чи ядаж тэр надад хэлчих болтгүй. Гүй би харин Тэр юм альмагч.
Би даргаыг битээ хэлээрээд гуйсан баггүй юу? Энэ сумын төвөр чинь одоо соёлын төвийн эрхлэгч өгсөн байна. Сүнс нь яваад байна гэхээр чи би тоглоё гэж бодоод тэгээ би дарга хэлсэн баггүй. Битээ хуваанд хэлээрээ. Намайг амьд байна битээ хэлээрээ гуйсан. Нөгөө будгийн чинь өшөө сайн ялж байгаа. Тэгээ сайн тоглоод авъя гэж чинь энэ чинь бүр тоглоом шоглон боллоо шүү дээ. Хот яваа чиний өвцөө гэдээсэн манай эрхлэгч маань амьд арзагаа биднээр тоглоом игээ зогсож байгаа биз. Ямар ч сүнс байхгүй. Хаа юу? Юу ч байхгүй шүү дээ чи. За тав. Манай энэ одоо нэг хот руу явж ирснээс хойш нэг ийм ярьдаг болоод байгаа. Үгүй би дарга энэ нүр амнах бодол ярьлаа. Нэр тэхүүл энэ будагтаа нүртэй хөл яваад. Йоо, манай өрөөнд ч дугаачих. Тэгээ энэ ирж бүр одоо бүр. За. Ихчээрээ тоглож ирсэн бол дүүгээ уушлаарай ихчээ. Би явлаа. За. Харин. Би нэрээ бас нэг яваад халуун хоолцоо хийгээд ир. Чи эндээ тайван байж. Ямар ч сүнс, чөтгөр, шулмас үгүй юу ч байхгүй шүү дээ. Энд чинь зүгээр л ном зохиол дээр гардаг юм шүү дээ. Би л 9 шидийн бодов. Одоо болж үзье. Нүдэнд чинь хий юм үзэгддэг юм аа гэхэд айж сандралгүй тайван байл та. Тийм үү? За хий. Би одоо хурдхан яваад нэг шүл ирээд ирэх. Юу. Эмчээ. Эмчээ. Би эмчээ.